Бүгд найрамдах Бурайд улс Олимпийн боксын дэлхийн аваргын мөнгөн медаль, олон улсын хэмжээний спортын мастер Баяр Батлаевыг, мөн түүний дасгалжуулагч Орос улсын гавьяа дасгалжуулагч Доржи Намаевич Шаргаг Шанаевыг их нутагтаа хүндэтгэлтэйгээр угтан авч байна. Баяр Батлаевын хүртсэн мөнгөн медаль бол ууггүй хөдөлмөр олон жилийн хичээл зүтгэлийн бодит үр дүн юм а. Тэрээр ур чадвар, тэмцэгч сэтгэлээр Оросын бокс дэлхийн шилгүүдийн нэг гэдгийг дахин нотлолоо. Тэмцээн маш өндөр түвшин зохион байгуулагдсан. Энэ бол миний олон улсын давцанд оролцсон анхны мөн карьерийн минь хамгийн том тэмцээн байсан. Тулаан бүр өөр өөрийн онцлогтой амаргүй байлаа. Харин хамгийн хүнд нь 2 удаагийн Олимпийн аврагтай 9 финалийн тулаан байсан. Мэдээж тэмэрцэн тамирчдын хувьд ихээхэн түгшүүр дагуулсан. Гэвч дасгалжуулагчид шав нарынхаа төлөө хамгийн ихээр зовдог. Мэдээж тодорхой хэмжээний сэтгэл зовнил байсан. Гэхдээ бэлтгэлийн 3 үе шат маш сайн явагдсан. Орос улсын улсын шгшээ багийн дасгалжуулагчдын штаб маш сайн ажилласан. Тамирчид бүгд бэлтгэл сайтай байсан. Баяр Батлаевыг зөвхөн ойр дотныхын төдийгүй албаны хүмүүс ч баяр хүргэн угтлаа. Тамирчны амжилтыг Бурайдын спортын сайд Иван Козырев өндрөөр үнэлв. Бид бүгд чин сэтгэлээсээ дэмжиж догдлон хүлээж байсан. Ийм сайхан амжилтад маш их баяртай байна. Дэлхийн аваргын мөнгөн медаль бол түүхэнд үлдэх том амжилт. Гэхдээ үүгээр зогсохгүй цааш урагшлах хэрэгтэй. Одоогоор Баяр Батлаев богино хугацаанд амарч энэний дараа шинэ оргилуудыг зорин бэлтгэлдээ дахин орох юм а. Шинэ жилийн энэ үеэр ойд ийм хожуул улам олширч байна. Хэн нэгэн нь хүүхдээ баярлуулахын тулд эсвэл борлуулах зорилгоор гацуур тарьж авчээ. Ийм зөрчлөөс үрдчлэн сэргийлэхийн тулд ойн хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна. Өнөөдөр ангарын ойн аж ахуйн нутаг дэвсгэр хатуу хяналтад орлоо. Голоустын зам нь гацуурын хулгайчдын хамгийн их зорддог хотын захын чиглэлүүдийн нэг. Өнгөрсөн жил халуун булагт албан ёсоор мод тайрах боломжтой гацуурын талбай байсан бол энэ жил ойн аж ахуйд ийм талбай байхгүй болжээ. Территория большая. Маш том нутаг дэвсгэртэй шүү дээ. Бүгдийг нь бүрэн хамарч шалгах боломжгүйч бид чадах хэмжээнд хяналт хийж ажлаа тасралтгүй явуулж байна. Омгсэд хийж байгаа энэхүү хяналт шалгалт нь засан шуурга нэртэй урьдчилан сэргийлэх ажиллагааны хүрээнд явагдаж байна. 12 дугаар сарын 8-наас 31-ний хооронд ойн аж ахуйн ажилтнууд болон цагдаагийнхан батлагдсан хуваарийн дагуу эргүүл хийдэг. Өдөр бүр нийт 74 бүлэг маршрутаар ажиллаж байна. Ийм шалгалтын үр дүнд хууль бус мод бэлтгэлийг даслан зогсоож зөрчигчдийг илрүүлэх боломж бүрддэг. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар шилмэст моддын дунд хамгийн их хохирч байгаа нь залуу моднууд гинэ. Мод таригчид зөвхөн оройг нь авч үндсэн биеийн үгэлд хүргэдэг байна. Байцаагчид ийм зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэнэ гэдгийг анхааруулж байна. Тухайлбал 12 см-с бага диаметртэй нэг гацуур тайрвал 4,000 рубль хүртэлх торгуул нагдуулна. Харин 2 мод тайрсан тохиолдолд эрүүгийн хариуцлагч үүсч болзошгүй. Хууль бус мод бэлтгэл их гардаг бүсүүдэд хяналтын камер суйрлуулж зөрчлийг бүртгэн шуурхаан арга хэмжээ авдаг болжээ. Камер онлайн гормоор ажилдаг. Хөдөлгөөн илэрмэгц зураг авч шууд дохио зураг нь хамт ирдэг юм а. Ийм хяналт нь зөвхөн шилмэст модны анчидтай тэмцэх зорилготой биш юм. Өнөөдөр ойгоо хамгаалснаар маргаашийн эрүүл ойг хадгалж, ой мод эзгүүрэн сүйтгэс сэргийлж байгаа хэрэг юм а. Ах нь хүнд өвчний улмаас тал төгссөний дараа Ансари эмч болох хүсэлтэд бүрч ихээр автжээ. Хүний ам аврахын тулд тэрээр дулаахан энэтхэгээс хүйтэн Оросыг зорьсон байна. Их сургуулаа сонгохдоо Читагийн улсын анагаах ухааны академиг сонгосон нь ч учиртай. Түүний бодлоор энд дуршлагатай чадварлаг профессор багш нар ажилладаг бөгөөд чанартай анагаахын боловсрол олох бүрэн боломжтой гинэ. Төгсөөд нутаг уцнаа. Би төрсөн суурьнгийнхаа эрүүл мэндийн боловсролыг сайжруулах мөрөөдөлтэй хүн. Одоо эмч ажилчид дутмаг байгаа. Эмчилгээний чанарч доолдолтой. Энэ жилээс эхлэн академид энэтхэгийн олон мужаас ирсэн 20 оюутан анагаахын шинжилгээ ухаанд суралцж байна. Хэлний бэрхшээл бараг үгүй. Багш нар бүгд англи хэлээр чөлөөтэй хичээл заадаг. Сургалтаа дуусгасны дараа энэтхэг оюутнууд бусад суралцагчдын хамт Чита хотын эмнэлэг өрхийн эмнэлгүүдэд дадлага хийх юм а. Орчин үеийн техник хэрэгсэл захин орчуулагчид байна. Үүнээс гадна тэд орос хэлийг гадаад хэл хэлбэрээр суралцж эхэлсэн. Жилийн эцэс гэхэд өдөр тутмын төвшөнд харилцах чадвартай болно. Тиймээс өвчтөнтэй ойлголцох асуудал гарахгүй.
Обучение займет... Суралцах хугацаа нийт 6 жил үргэлжилнэ. Энэ хугацаанд эмгэг оюутнууд хүний бие өвчин эмгэгийн талаарх мэдлэгийг гүнзгий эзэмшихээс гадна манай улсын талаар илүү ихийг мэдэж авна. Сургалтын хөтөлбөрт Оросын төр нийгмийн тогтолцооны тухай хичээлж багтжээ. Уг хичээлийн гол агуулга нь Орос энэтхэг хоёр улс стратегийн түнш бөгөөд харилцан ашигтай нөхөрлөлд тулгуурладаг гэдгийг ойлгуулахад оршдог. Харин өөр баглын хязгаартай танилцах эхний алхам нь саяхны их зас байжээ. Давнего снегопада. Гайхалтай орн байна. Орос цас ордог хүүтэрдэг гэдгийг нь мэдж байсан. Гэхдээ нүдээр харах ч өөр хэрэг юм байна. Цас хэмжээгээр ороход бид их баярлсан. Шууд л гарч цасан үгэн босгож цасаар байлдсан. Не меньше обильного снегопада. Их зас дулаан хувцлах шаардлагаас гадна хотын дэд бүтэцч энэтхэг оюутнуудыг гайхшруулсан байна. Гадаад оюутнуудыг хот сургуулийн орчинд дасан зохицоход нь туслах зорилгоор Актинд дэмжлэгийн баг байгуулжээ. Англи хэлтэй оюутнууд хичээл, ахуйн бүхий л асуудлаар энэтхэг залууст тусалдаг. И бытовыми вопросами. Газрын зураг гэж мэддэггүй. Бид орчуулад л асуудлыг яаж хийж байгаад шийдэх гэж оролддог. Хаанаас унаанд суух уу, ямар шуухан өнгөтэй хэлбэртэйг нь ч хэлж өгдөг. Бидэнд троллейбус микер гэсэн ойлголт байдаг бол тэд мэддэггүй. С трудом удалось... Орос хоолтой танилцах нь ч бас амаргүй байв. Мах, ялангуяа үхрийн мах их хэрэгэлдэг тул шашны шалтгаанаар зарим оюутан бууз улам бусад махан хоолноос татгалзжээ. Харин ногоон хоол тэдэнд илүү тохирсон бөгөөд швитад ялангуяа нугсан төмсний амт ихэд таалагдсан байна. Надад төмсний нухаш их таалагдсан. Амсаж үзээд их тогтолсон. Манайд адилхан хоол бий, юм бүхэн сонирхолтой хачин байна. Студенты с нетерпением ждут... Оюутнууд шинэ жилийг тесэн надан хүлээж Орос баярын цар хүрээг өөрийн нүдээр харахыг хүсэж байна. Ирээдүйн эмчнэр зөвхөн ажиглагч байхаас гадна Оросуудын баярын хөл хөдөлгөөнд идэвхтэй оролцоход бэлэн байна. Винский Анатолий Тюльнев, середина земли, Забайкальский край. Жижиг оврын сансрын аппаратыг бүтээхэр хэдэн жилийн турш Якутын сансрын системүүд багийн залуус ууггүй хөдөлмөрлөжээ. Тэд бол Актимч Лариновын нэрэмжит физик техникийн лицей болон Квартонирум хүүхдийн технопаркийн төгсөгчид юм. 2016 онд Кванториумд Андрей Николаевич Петров, Тимур Андреевич Ларионов нар ирсэн юм. Хожим нь Анатолий Юрьевич Антонов нэгдсэн. Харин 2020 оноос тэд өөрсдийн жижиг сансрын аппарат бүтээх санаагаа боддоор хэрэгжүүлж эхэлсэн юм. Төслийн амжилттай хамгаалж санхүүжилтанд ч хүртсэн. Өнөөдрийг хүртэл зорилгодоо хүрэхийн төлөө тууштай ажилласан. Хиймэл дагуулын хөгжүүлэлтэд бид бүхэгийн системийн зөвлөхөөр тусалсан. Шолбон хиймэл дагуулыг 12 дугаар сарын 28-нд Амар мужид байрлах Восточны станцын буудлаас хөргөхөр төлөвлөж байна. Хөрсний дараа тэр даруй ажиллаа эхлүүлж таталцлын хэмжилт хийхээс гадна дэлхийн гадаргуугийн зураг авал гүйцэтгэх юм. Одоо бидний хажуугаар Метеор M2 хиймэл дагуул нисэж байгааг харж байна. Энэ бол цаг уурын зориулалттай дагуул. Бид түүнийг дамжуулж буй аудио дохиог хүлээн авч чадна. Хиймэл дагуул ойртох үед хүчтэй дохио илгээдэг юм а. Үүнтэй адил чолбон жижиг сансрын аппаратаас ч дохио хүлээн авах боломжтой. Боловсролын зорилгоор шинжлэх ухааны баг, академийн дэргэд нислэгийн удирдлагын төв болон сургуулиудын өгөгдөл солилцох сүлжээг байгуулжээ. Сансар шинжлэх ухааны сонирхолтой сурагчид өөрсдийн судалгаа санаачлагад ашиглах асар их мэдээллийн сантай болно. Над шиг сурагчид бол энэ төслийн эцсийн хэрэглэгчид. Би уг платформ дээр тулгуурлан өөрийн туршилтуудыг хийхээр төлөвлөж байна. Ийм төслүүд нь сурагчид залуу судлаачдын боловсрол шинжлэх ухаанд маш чухал юм а. Илүү бодит практик мэдээлэл тулгуурсан судалгаа хийх боломж олгодог юм. Кванториум баг эх 7 хоногт хөөргөлтийн талбайг зорихоор төлөвлөсөн байна. Цаашид тэд илүү боловсронгуй харах нэртэй шинэ аппаратыг бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд уг дагуул нь сансраас дэлхийг зайнаас тандан судлах зорилттой байх юм а. Үндэсний урлагийн төв хүн ба технологийн хамтын бүтээлч орон зай их баярын өмнө зочдоо ийм өгтлээ. Өнөөдөр энд жинхэнэ утгаараа арт багт наадам өрнөж байна. Зочид өөрсдөө баярын хөтөлбөрөөр бүрдүүлнэ. Танхимд арслангийн эрч хүчтэй бүжиг үзэх боломжтой. Эсвэл найрал дууны тоглолтод суугч боломжтой гэд сонголт өргөн байна. Бид тэтгэврийн насныхны сонирхогч найрал дуучид дэлхийн түвшний уран бүтээлчдээс суралцахаар энд ирлээ. Тоглолт үнэхээр гайхалтай байлаа. Одоо ардын дөөр үзэхээр төлөвлөж байна. Энд уран бүтээлчид ба үзэгчдийн хоорондох зааг арилжээ. Алдартай театрын бүтээлүүдийн дүрээр хувцасласан сайн дурынхан үзэгчдийг бүтээлч үйл явцад татан оролцуулна. Энэ бол зүгээр нэг тоглолтоос давсан дуршлаг.
Бид Фигарогийн хурим дөрвийн хэсгүүдийг толилуулж байна. Би гүнжийн дүрст тоглож байгаа. Үзэгчдтэй харилцаж үйл явдал дөрүүд дөрвийн урлагийн онцлогийг тайлбарладаг. Бид зочдтой хамт зураг татуул зуур амьсгалд нь уусгасан. Үүний дараа улам олон хүн театрт очиж сонгодог бүтээлүүдийг үзхийг хүснэ гэж найдаж байна. Классические постановки. Тайз танхимуудын хажуугаар хөл хөдөлгөөнтэй ярмагч ажиллаж байна. Энд эртний гар урлал орчин үеийн өнгө төрхтөөгөр амилжээ. Би Говжоу мужаас зорж ирсэн. Бид морины хялгасыг торгон утсаар орон хатгаж, нягт бараг 3 хэмжээс хээ гаргадаг. Манай арт түмэн 2000 гаруй жилийн турш ийм чимэглэл зүүж ирсэн. Нэг дороос ийм олон уламжлалт гар урлыг харах үнэхээр гайхамшигтай байна. Маш их зүйл мэдэж авлаа. Дахин ирэхийг хүсэж байна. Үнэхээр сайхан арга хэмжээ. Үндэсний соёлын бэлэгдэл болсон энэ орон зай ийхүү нэг өдрийн турш амь орлоо. Үндэсний тайзны урлагийн төв нээлттэй хөл хөдөлгөөнтэй бүтээлч талбар болж хэн бүхэнд эхний игнэнд суух боломжийг олгосон өдөр байлаа. Хятадын ханц бичиг нь зураг зурахтай төстэй бүтээлч үйл явц юм. Ван Чинчи багаасаа уран бичлэгээр хичээлж иржээ. Тэрнийг бүгд найрамдах хятад ард улсад нэр хүндтэй мэргэжилтэн аавн сургаж хүмүүжүүлсэн гэв. Кисть руки должна быть гибкой. Гарын хөдөлгөөн уян сул байх ёстой. Биерийг буруу бариул ханц бичгэд маш хэцүү болно. Хамгийн гол нь сэтгэл санаа тайван, сайхан байх хэрэгтэй. Тэгж байж ханзыг зөв гоёмсог бичиж чадна. Писать иероглифы. Мастер-класс, часть. Энэхүү мастер-класс нь Хятадын мозаик наадмын нэг хэсэг. BRICS Plus Media төвд зохион байгуулагдж байгаа уг арга хэмжээ урлагийн хэлээр дамжуулан зочдыг Тэнгэрийн орны ертөнцид умбуулж байна. Энэ бол ТV BRICS Media сүлжээ болон Москвагийн гадаад уран зохиолын номын сангийн хамтарсан төсөл юм. Хятадын уран бичлэгээр хичээлэхэд 4 үндсэн хэрэгсэл шаардлагатай. Бихний чулуу, цаас, мөн мэдээж биер. Өмнө нь биерийн ишийг мод хулсаар хийдэг байсан бол өнөөдөр хуванцар материалж ашигладаг болжээ. Цаасны хувьд будааны эсвэл хулсан цаас хэрэглэдэг бөгөөд бихийг сайн шингээдэг байх ёстой. Зөвхөн зураасны хэлбэр төдийгүй чиглэл бичих дараалалч маш чухал. Оролцогчдод фу буюу аз жаргал гэсэн утгатай ханц бичгийг санал болгосон байна. Биерээр бичих үнэхээр сонирхолтой санагдсан. Багш яг миний гарыг чиглүүлж заахад их ойлгомжтой байлаа. Бид биерийг дээш чиглүүлэх ёстой мэт санагддагч үнэндээ эхлээд доош, дараа нь дээш хөдөлгөн. Бүжиг шиг л санагдсан. Харахад амархан мэт боловч тийм биш юм аа. Мастер-классын үеэр аз жаргал хэмээх ханзыг бичгээс гадна сахиус болгон урлах боломжтой. Улаан өнгийн цаас хайчилж заримдаа бүр 3 хэмжээс хэлбэртэй нарийн хийцтэй дүрс бүтээн. Улаан өнгө нь Хятадын уламжлалт бэлэгдлийн өнгө юм аа. Цаасан хайшилбар гэдэг нь нэрнээсээ харахад хээ угуулзыг хайчилж бүтээх урлаг юм. Энэ уламжлал Хятад Шан Жоу гүрний үед ойролцоогоор 2-3 мянган жилийн өмнө үүссэн. Анх хүмүүс ийм хээ угуулзыг гэр орноо чимэглэхэд ашигладаг байжээ. Хожим нь үзэсгэлэн ялангуяа баяр ёслолын үеэр өргөн хэрэглэгдэх болсон. Өнөөдөр энэ урлаг хувцас, тавилга зэрэг олон салбар чимэглэлийн зорилтоор ашиглагдж байгаа. Хэдэн мянган жилийн өмнө Хятад орн ямар байсан, өнөөдөр дэлхийд ямар байр суурь эзэлж байгаа талаар дорн техникийн судлаач Владимир Захаров лекц уншлаа. Тэрний яриа Тэнгэрийн орноор хийх соёлын аяллыг үргэлжлүүлсэн юм. Мөн 17 дугаар зуунаас эхэлсэн Орос Хятадын харилцааны замналын талаар зочидтой хэлцжээ. Хоёр улсын холбооны суурь жилээс жилд бэхжиж байгаа нь харилцан ашигтай, өргөн хүрээний сонирхлуудтай шууд холбоотой. Бидний харилцан нөхөх олон зүйл нэгтгэдэг. Ялангуяа эдийн засгийн салбар дахь нийтлэг ашиг сонирхол чухал. Өнөөдөр Хятад улс манай хамгийн том худалдааны түнш болсон самсруу хэрэг бишээ. Худалдаа эдийн засгийн харилцаа тасралтгүй өсөж байна. BRICS хэмээх байгууллагын ирээдүй маш өргөн боломж ихтэй гэдэгт би итгэдэг. Хятадын мозаик наадам нь Орос Хятадын соёлын солилцооны харилцан жилүүдийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байна. 2 жилийн турш үргэлжлэх энэхүү хамтын ажиллагааг 2026-аас 2027 онд боловсролын солилцоо үргэлжлүүлэх юм аа. Александр Ермолаев, ТВ BRICS.